Ёо манайх заазуур ямар ч иргүй заяа би тэгээд нөгөө 5-ны доотлоор 8-ны доотлоор ингээд ирэлдэн штэ тэгэж ирлээд ч гэсэн одоо ерөөсөө сайн ирсэн болохгүй л тэгээд би сая Паскалыг ажилдаа явахаас өмнө жоохон үгэлээ. Хоёулаа нэг бол шинэ юу авъя. Утга авъя. Тэгэхгүй бол ингээд ийм сони эргүү утгаар мах шүл хэрчгээр чи ерөөсөө надад амар хэцүү байна гэж жоохон ухаас өмнө үгэлсэн чинь за тэгвэл цалин авахаар авъя гэж чинь. Тэгээд тэр махны худалдаа авалт өнөд өглөө хийсэн байгаа. Тэгээд тэрийг та бүгдээ одоо харуулах болно. Тэгээд би үтсэн махнуудаа бэлдээд бүгдийн сайхан ингээд уутан тэгээ баглаад байгаа. Тэгээд тавчаар амар байдаг байхгүй юу? Тэгээд ямар мах авсан хэдэн дөрвөөс танартай харуулах болно. За одоо махаа ингээд грамлж агаад энэ уутрууд руу хийн. Нэг 250 грамаас 300 грамм орчим байхад бол юу болно. Баггүй юу? 250 грамм болоо. 203. За тэрийг юм туслаа. Энэ байгаа юм байна гэж байна. Ердөө энэ таны аваад гэж. Ердөө байна. Яа тэгээ одоо уутсан махаа боогоод хийг нь гаргаж агаад уг нь нөгөө юу яадаг машин байдаг шүү дээ. Вакуумлцдаг нэг машин байдаг да. Энэ машинтай болчихвол амар болов гэж бодсон л доо. Гэтэ яхаа одоо ингээд байхгүй юм чинь. Ингээд сайхан хийг нь гаргаж агаад. Би өнөөдөр болохоор шөнийн ээлжтэй байгаа байхгүй юу? Тэгээ миний нөгөө визний асуудлаас болоод Outlander бохоод надаас нэг бичиг нэхэд тэрийг авах гээд өглөө ажил руу Паскалаар өгүүлээд 8 цаг үед ажил руу очиж тэрийг авчаад тэгээд тэрийг Outlander бохоод руу мэйлээр явуулчихад тэгээд хоёр туух дэлгүүр орж худалдаа авах гэсэн байхгүй. Туух дэлгүүрд ер нь амар гоё махнууд байдаг. Яг гоё сайн чанарын махнууд гэх юм уу. Тэгээд зөндөө их мах авсан. Яа ингэж боллоо. Тэгээд сая энэ нөө яснаас нь салгаж авсан байхгүй юу? Тэгээд ясна болохоор ийм эднэрийг тусдаа нэг удан зийгэдэг. Сайхан шүлгтэй хоол хийж идвэл энийг чамж байгаа тий. 1 яс, 2 яс, 3 яс. Ингээд 4 яс. Энийг бол сайхан шүлгтэй хоол хийж идэх. Багаа дэмжнээ гэж байгаа тийм ч. Зя. За одоо би ямар ч бүх бэлдсэн байгаа танд үзүүлнэ заяа. За хөө нийт махнууд маань бол одоо ингэж харагдаж байна. Одоо эднэрийг танартай бүгднгийн дэлгэрэнгүй танилцуулъя. За тэгэхээр махнуудаа ямарсан бэлдээд ингээд бүгдийг дуусчлаа. Одоо тэгээ та нартаа яг Монгол мөнгөөр хэдэн төгрөг байсан, тэгээ таны килограмм хэдэн төгрөг гэдгийг, ямар мах яаж авсан гэдгээ дэлгэрэнгүй танилцуулъя. Тэгээ та нар бас ингээд Монголтой харьцуулахад ямар байна уу гэдгээ бас комментээр бичиж үлдээгээрэй. За би нэг Монголын махны үнийг бол ерөөдөө марчиж тэгээд энд ерөөдөө мах бол үнэтэй гэдгэлээ дахианы мах бол гайгүй үгрээ мах цаахан тэр ер нь бол үнэтэй байдаг. Тэгээ би та нартай бүгдийн сайхан герман мөнгөөр нь хэлээд, монгол мөнгөөр нь хэлээд тэгээд явчин тэгээ та нарыг харьцуулаад хэлээрэй. За өнөөдөр Паскалчдаар туурх дэлгүүр орж худалдаа авалт хийсэн гэдгээ хэлсэн тэгээ түрүүн. Тэгээд нийтдээ бид 237 евро 39 центний худалдаа авалт хийсэн байхгүй юу? Тэгээд энэ болохоор бидний авсан барааны талон байна. Тэгээд энэ дээр харж байгаачлан 137 евро 39 цент гэж байгааз. Нийтдээ авсан мах маань болохоор 73 евро 79 цент болсон байсан. Тэгээд үлдсэн бараа нь бол өөр авсан зүйлүүд байгаа. Тэгэхээр мах бол нийтдээ 73 евро 79 центэнд авсан байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар евроны ханш болохоор 1 евро 4112 төгрөг 66 мөнгөтэй тэнцэж байгаа маань. Тэгэхээр ингээд бүхэлдээ авчихад 4113 төгрөг 1 евротой тэнцэж байна гэсэн үг. Өнөөдөр бол 9 сарын 26-ны өдөр байгаа. Би нөгөө мөнгө шилжүүлдэг Remitly гэдэг аппликейшнээр орж харсан байгаа. За тэгэхээр эхний авсан мах бол Украин ястай мах авсан байгаа. Тэгээ шүл мөл хийж уухад сайхан шүү дээ тий. Тэгээд Украин ястай мах бол 1 кг нь 12 евро 49 цент гэжсэн. Тэгээд тэнцэнээс 1.3 кг авсан байгаа. Тэгээд энэ болохоор гарч ирсэн яс нь 4 шүгийн том яс гарч ирсэн. Шүлтэй хоол хийж идэнэ. Тэгээд гаргаж авсан сул мах нь болохоор ийм 4 мах гаргаж авсан байгаа. Нэг нь одоо ингээд нэг ойролцоогоор 230-аас 50-60 грамм гэсэн үг тий. Тэг ингээд заримд нь болохоор нэг 200 граммаар ч юм орсон байгаа. Ингээд Украин ястай мах гаргаж авсан 1.3 кг маань энэ байна. За тэгээд энэ маань нийтдээ 16 евро 71 цент болоод энэ мах маань Монгол мөнгөөр энэ маань 68428 төгрөг юм байна. За дараагийн авсан мах нь болохоор Lammfleisch гэж хэлдэг. Германаар тэр нь болохоор одоо хурганы мах гэх юм уу тий. Хоньны мах гэх юм уу тий. Энд ер нь бол тийм хоньны мах байхгүй. Хонь гэдгийг чинь германаар Schaf гэдэг байхгүй. Тэгээ яг дэлгүүрээр ерөөсөө тийм Schaffleisch гэж ерөөсөө байдаггүй. Зөвхөн Lammfleisch буюу одоо хурганы мах тий. Тэгээд ийм ястай хоньны мах гэдээ би хэлээ явчих заяа. Хурганы мах гэх нэг юм амар зэрлэг сонсогдох юм.
яг нэг юм жижигхэн хураг идэнгээ боддоо тэгэхээр амар эвгүй байгаа зү. Гэтэ тэр мах амар зөөлнөлээд гэл да. За тэгээд ийм ястай хоньны мах авсан байгаа заа юу. Тэгээд тэрийгээ бас ингээд яснаас нь салгаад авсан байгаа. Энэ болохоор 1 кг 86 г байсан юм байна. 1 кг 86 г ингэж харагдаж байна. Энэ дотор болохоор ястаанууд нь байгаа. Салгаад авсан. Тэгээ жоохон хавирах шиг юмнуудын жоохон махтаа үлдээц ахгүй гоё шараад тийм хавирах шастан хавирга хийж идвэл гоё ах гэж бодоод ингээ гаргаад авсан байгаа. Тэгээд энэ болохоор шулсан махнууд нь байгаа. Нилийн ерөнхийдөө юм өөхтэй дүү байгаад тэгээ айгу зөөлөн ингээд хэрчиж яхад тийм байсан. Тэгээд нэг нь бас ер нь нэг ойлтоо 200-аас нэг 230 г-ийн орчимд ч юм уу те ийм байгаа. За энэ хоньны мах маань 1 кг нь 9 евро 99 цент буюу одоо 10 евро орчим гэсэн үг. Тэгээд 1 кг 86 г мах маань 10 евро 85 цент болоод энэ нь Монгол мөнгөөрөө 44 евро 44626 төгрөг юм байна. Би нэг бүгдийг бодсон байгаа хгүй та нартаас ингэж тайлбарлаж өгөхөд амар ах гэж бодоод. За дараагийн мах нь болохоор дахианы амталсан мах гэж байна. За тэр маань болохоор эднэр амар их байгаа. 3 хил 137 г мах авсан байхгүй юу? Тэгээд ийм их байгаа заа гэж таньтай харуулах уу. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 тэгээд дахиад 2 байна. Ингээ 12 шиг ийм дахианы амталсан мах байгаа. Тэгээ 12 шиг энэ утруу ингээ хийчи. Тэгвэл Паскал бас дараа нь харахад амар намайг байхгүй. Бас энэ одоо юуны махан бол гэж цаатнаас төөрөөд иж магадгүй. Тэгээд байдалж жагаад энэ уутан дээр нь амталсан дахианы мах шүү гэж бичиж тавина. Тэгэхгүй заа чин өчтөр үлээ орж идэр хоол ихтэй миний хөвчөд тавьсан байсан үхрийн махыг паприка чинжүү ингэж бодоод хоолрог байсан чинь үхрийн мах байсан гэсэн. За тэр яг уу. За тэгээд энэ амталсан дахианы мах маань нийтдээ 12 саягийн нуутруу орсон тий. Нийтдээ 3 хил 137 г, 1 хил нь 7 евро 49 цент гэж исэн. Нийтдээ 23 евро 50 цент болсон байна. Энэ нь Монгол мөнгөөр 96655 төгрөг байх нэ. Дараагийн авсан мах маань болохоор дахианы гуй амталсан гуй авсан байна. Тэр маань болохоор энэ байна. Энийг би ерөөс ууднаас гараагүй байгаа энийг угаасаа ойрноос идчихье гэж бодоод битээр угаас хамттай байхдаа идчихвэл яг 7 ширхүү дотор байгаа хгүй юу. Тэгэхээр нэг Паскал 4 гэдэг би 3 гэдэг тэгэл болох бах. Гэж бодоод нэг ингээд энэ ширхэгт нь орхисон байгаа. За энэ амталсан гуй маань болохоор 1 хил 44 г. Тэгээд 1 хил нь 5 евро 49 цент гэж исэн байна. Нийтдээ 5 евро 73 цент. Энэ Монгол мөнгөөрөө 23567 төгрөг байх нэ. За тэгээд яг ийм дахианы гуй амтлаагүйг бас авсан байгаа. Юу хийж идэв гэж бодоод гэртээ байцсан та одоо ингээ бүтэж байгаа юм чинь тактуртан хийж идэв гэж бодоод тэгээд авсан байхгүй юу. Тэгээд тэн дотор нэм 6 шиг юу байсан? Яг гуй байсан байхгүй юу. Тэгээд зарим нь ингээ жоохон шулаад жоохон мах гаргаад тэгээд ясын үлдээгээр ингээ 3 ясаар нь хийсэн байгаа. Тэр нь болохоор нийтдээ 982 г мах байсан байна. 1 кг нь 4 евро 49 цент гэж хэлсэн байна. Тэгээ нийтдээ 4 евро 41 цент болсон байна. Энэ Монгол мөнгөөр 18138 төгрөг гэсэн үг. За тэгээ дараагийн авсан мах нь болохоор үхрийн татсан мах авсан байгаа. 1 хил 50 г гээд. Тэгээ тэрийг бас ингээд хуваагаад хийцэн байгаа. Ийм 4 юунд өөхтэйг авах юм уу, өөхгүйг авах юм уу гэхээр өөхтэйг авъя л гэсэн шүү дээ. Өөхг болохоор бас арай жоохон аргуу байгаад байж магадгүй гэж бодоод тэгээд авсан байгаа. Энэ нь болохоор 1 хил нь 11 евро 99 цент буюу 12 евро орчим. Тэгээд энэ маань нийтдээ 12 евро 59 цент болсон байна. Монгол мөнгөөр болохоор 51783 төгрөг юм байна. За дараагийн авсан мах маань болохоор одоо ингээл дуусчих юм биш үү авсан махнууд байна. Ингээд нийтдээ 6 төрлийн мах авсан байна тий. Тэгээд нийтдээ одоо энэ авсан мах маань хэдэн кг гэхээр 8.3 кг мах заяо. Энэ дээрээс үхрийн мах маань 2.3 кг, хоньны мах маань 1 кг, хонь хурганы мах маань 1 кг, тэгээд дахианы мах маань 5 кг байгаа. Тэгээд энэ бүх авсан мах маань нийтдээ 73 евро 79 цент, Монгол мөнгөөр 303,500 төгрөг болж байна өнөөдрийн ханшаар гэсэн үг. Тэгээд та нарын бодлоор энэ Монголтой харьцуулахад ямар үнэтэй байна гэдгийг комментээр бичиж үлдээл би маш их баярлах боломжгүй найзуудаа. За тэгээд та нарт бас тий Германд махны үн ямар хэдэм бол гэж сонирхож исэн бол
сонирхолтой мэдээлэл байж чадсан байх гэж найдаж байна. Тэгээ би турк дэлгүүрээс өрөм алсан найзуудаа тэрийг харуулъя. Нарта энэ каймак гэж нэрлэдэг юм байна. Энийг бүр зөндөө их төрөл өгд юм бэлээ. Тэгээд Google-дж үзсэн чинь ингээд сүүг ингээд хөөрүүлж байгаа дээрээс нь гарсан зүйлийг ингээд авж агаад ингээд хийсэн зүйл гэж байгаа. Тэгэхээр ялч өрөн байгаа. Тэгээд би ингээд онгоолгоо зүйлээ заяа даа. Өрөн баа би тэг ямталж үзсэн. Яг манай Монгол өрөн шиг бол биш вэ лээ. Гэхдээ яг хоо өрөн төгчлээ. Тэгэхээр өрөн гэдгийг бол туркт каймак гэж нэрлэдэг болж тарж байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ та нар өрөн мэдхийг хүсэх юм бол турк дэлгүүр ороод каймак гэж таяад үзэх юм бол бас гайгүй байна баг. За жоо би дахиад амталж үзэх заяа. Талхтайгаа хөлөөд идэхэд сайхан байна баг. Ер нь нэг юм заана шиг л амтагдаад байна. Заана байдаг шүү дээ. Тэгээд зөндөө олон төрлийн зургийг би ингээ хажуудалд оруулчих заяа. Чихэртэй амталсан гэж байлээ, чихэргүүч гэж байлээ. Тэгээд энэ болохоор хэд гэж ялаа 3 евро 40 цент орчим гэжсэн хаа. Ийм 200 г те. Тэгээд өрөмнөөс ч нөгөө юу муу гаргаж болдог үсттэй. Хайлмаг хайлуулж байгаа тий. Тэгээд тэр хайлмагнаас шар тос гаргаж болдог тий. Нэг зам ав гарвал тэгж байгаа хийж үзнэ гэж бод. Хийж үзнэ л гэж бодоод байгаа шүү дээ. Яа тийм ээ. Тэг өнөөдрийн битэрийн орсон турк дэлгүүр болохоор Дортмунд байдаг Эрдэмли гэдэг нэртэй дэлгүүрээс нэлээд том дэлгүүр лээ. Тэгээд сайхан л худалдан авалт хийлээ дээ. Турк дэлгүүрийн махнууд ер нь бол айгүй гоё яадаг байхгүй юу? Нөгөө туркчууд чинь маха туркчууд биш. Исламын шашинтай хүмүүс ч ер нь бол маха юу гэдэг шүү дээ. Нөгөө өөрсдөө шлахтан болдог. Цусын урсгаж алсан ч юм уу те. Заавал тийм шлахтан болсон мах иддэг. Шлахтан гэдэг нь одоо ингээд цусын урсгаж алсан малын мах гэх юм уу те. Тэгээд тэдний нөгөө шашинд ч юм уу тийм нөгөө генетикийн өөрчлөлтөнд орсон тийм мах зах идэж болохгүй гэсэн тиймэрхүү юм ингээ байдаг юм шиг байгаа гэж би бодоод байгаа. Тийм болохоор ер нь турк дэлгүүрийн махнууд бол дэжгүй байх. Тэгээд өнөөдрийн атсан тэр дэлгүүрийн махны таск тэр одоо мезгагай таск нь бас ер нь бол нэлээд цэвэрхэн байсан. Би бас нэг өөр нэг араб дэлгүүрийн махны таск руу орсон чинь амар заван заяо. Энэ нөгөө талбай малбаан дээр ингээд махны бүр ингээд удцсан юм ингээд наалдаж малцсан тэрийг ингээд хичнээнч удаан цэвэрлэегүй мэдэхгүй те. Тийм болохоор чи ингээд ариун цэврийн нөхцөл төр хэцүү шүү дээ. Тийм болохоор надад амар эвгүй санагдчихсэн. Тэгээд энэ өнөөдрийн орсон турк дэлгүүр бол үнэхээр атайхан байлаа. Тийм байна. Тэгээ би бас өөр нэг турк дэлгүүр орчоод юу авсан гэж ийм өөх авсан заяа. Тэгээд анаа зүтгүүлээ. Ийм өөх, дан өөх, ийм үхрийн өөх заяа. Тэгээд би энүүгээр нэг өдөр хайлалж агаад баяртай байж идсэн байхгүй юу. Тэсэнд бүр амар гоё илээ. Тэгээ хайлалсан өөхнөөс нь бүр амар их тос гарсан заяа. Тэгээ бид тэр тосыг одоо хүртэл хэрэглээг байгаа. Хүчрүүг авч ингэж хийцэн байгаа. Одоо эн чинь нөгөө борцог харахад ашигладаг борцогны тослогоос тий гарсан өөх нь. Энийг ингээд хизээний ашиглан да. Тэг борцог харахгүй л дээ би чи. Гэтэ энэ тос бол эрүүл тосох гэж би бодоод байгаа. Нөгөө наран цэцгийн тосноос энэ төр чинь ер нь бол нэг амар хүний бид эрүүл бол биш байхгүй юу? Тийм болохоор тэнцэнээс ер нь бол болж өгөл зайлсхийж байгаа. Тэгээд үнэхээр боломж олдохгүй бол тэгэл идчихэл байгаа л да. Гэтэ бид хоёр бол ойрын үед тийм наран цэцгийн тосноос бол ерөөс ашиглаг байгаа. Тэр наран цэцгийн тос чинь бүр хүний бид амар хортой ингэсэн шүү дээ. Тэгээд нөгөө гапс ойл гэдэг тэрийг монголоор үг юм бол тэр бас амар хүний бид үнэхээр тийм амар сайн бол биш гэсэн. За тийм л энэ да. Тэгээ мах авсан худалдаа авалт маань ийм байла. Танаас таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ гоё таалагдсан бол лайк дараарай, гоё комент өчөж үлдээгээрэй. Намайг Instagram дээр дагахыг хүсэх юм бол Instagram-ийн дагаарай. Instagram-ийн оруулчих. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.